Нийслэлд гамшигын сургалт мэдээллийн төв дахин нэгээр нэмэгдэж ашиглалтанд орлоо. Иргэд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт мэдээллийг энэ төвөөс авч байх юм байна. Гамшигын сургалт мэдээллийн төв Японд цэргийн дурсгалын цогцлборын дэргэд байрладаг. Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд энэ төвийг ашиглалтанд оруулжээ. Элчин сайд хэлсэн үгэндээ энэ газар бидний хувьд эрхэм газар, ерөнхий сайд Шинзо Абе 2 ч удаа ирж цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн гэдгийг онцолсон юм. Энэ төв ашиглалтанд орсноор хоёр орны иргэдийн харилцаа ойлголцолд туйлын ач холбогдолтой газар болно гэж бодож байна. Бидний хувьд Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтарч энэ бүтээн байгуулалтын ажлыг хийсэндээ баяртай байна. Учир нь Японы зүүн нутагт болсон байгалийн гамшигын үеэр бидэнтэй хамтран ажиллаж хоёр орны хооронд гүүр болж байсныг энд хэлмээр байна. Энэ төвийн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн намраас эхэлжээ. Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд 100 орчим сая төгрөгийн санхүүжилт гарсан байна. Гамшиг осолч нь хэлж ирэхгүй гинт болдог. Бэлэн байдлыг хангах, даван туулах чадварыг олгох, за гамшиг осолд өртсөн хүмүүст анхны тусламж үзүүлэх, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр иргэдийг сургаж бэлтгэхэд гол зорилго нь оршиж байгаамаа. Гамшигаас хамгаалах гол үндэс нь бол сурвалт байдаг. Бид энэ сурвалтын төвөөрөө дамжуулаад зөвхөн улаан зовлон байгуулахгүйгээр манай нийслэлийн Сүхбаатар дүүрэг нь бус дүүргүүд ч их боломжтой энд ирж ард иргэдэд зориулсан гамшигаас хамгаалах аюулгүй амьдрах ухааны сургалтуудыг зохион байгуулж явуулах шаардлагатай байна. Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байна. За энэ хүрээнд хийсэн нэг ажил нь гамшигын сургалт мэдээллийн төв болж байгаамаа.